Тэгэхээр оюутлогын бүлэг орд дээр 5 лиценз байгаагийн 2 нь гадаадын компанид байгаа. Тэгтэл тэр 2 гадаадын компанитай Монголын тал ямар ч одоо татвар авдаггүй, хувь эзэмшдэггүй гэдэг асуудлыг та сая хүндлүүлдэ. Тэгэхээр энэ асуудал дээр юу таны ямар мэдээлэл вэ? Тэгэхээр ийм учиртай бол та оюут толгойн бүлэг орд өөрөө 5 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд байдаг. Тэн дээр одоо оюут толгойн тэр гайхамшигтай орд нэгдсэн гэсэн үг байхгүй. А тэрний 2 лиценз одоо Монгол нэршилтэй л та Жавхланд шивэ толгой гэсэн 2 лиценз нь эзэмшил нь бол нөгөө Ontre гэдэг Канадын хөрөнгийн биржээр бүртгэлтэй компани дээр явдаг те. А оюут толгойтой нэгсэндээ одоо хамтын ажиллагааны нэг тийм гэрээний хүрээнд ингээ яваадсан байхгүй. За тэгээд энэ 2 лиценз дээр оюут толгой нийт нөөцийн те баялагын нөөцийн 30% ингээ хамааралтай. За би тань ингээ харуул энэ дээр харж байна уу те оюут толгойн одоо орд шүү дээ энэ. За энэ 2 талд байгаа энэ цэнхэр энэ 2 болохоор нэг Ontre оюут толгойн хамтран эзэмшиж байгаа те одоо Ontre-гийн нэр дээр байгаа 2 лиценз байхгүй. Тэгээ энэ лиценз дээр одоо энэ оюут толгойн энэ том газрын дор хүдрийн энэ хардаа нэлийн одоо захт нугаа хэсэг хамаарж байгааз энд. Дээрэс нь бас энд байна. Тэгэхээр энэ ингээд нийлээд энэ оюут толгойн бүлэг ордын баялагын 30% нөхгүй. Тэгэхээр энэ 30%-ийг эзэмшиж байгаа Ontre гэд компани бол бүр 2004 оноос л анх энэ лицензийг угаасаа эзэмшдэг байсан. Оюут толгойтой болохоор хамтын ажиллагааны гэрээтэй. Гэтэл сая одоо 12 сард өнгөрөх 12 сард буюу одоо 4 сарын өмнө Канадын одоо Ванкуверийн арбитрийн шүүхтэр нэг мэдээ гарсан л та. Тэгээд олон нийтэд гарсан мэдээ. Тэн дээр юу гэж гарсан бэ гэхээр одоо Ontre оюут толгой 2 тэр урд нь 2005 онд байгуулсан энэ хамтын ажиллагааны гэрээгээ албажуулаа гэдэг үүргийг хүлээлгэсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо хүртэл ингээд нэг маргаантай 2 тал албажуулаагүй яваадсан байсан байхгүй юу? Тэгэхээр өнгөрсөн 20 жилийн турш одоо Монголын тал энэ оюутлогын бүлэг ордын бараг нөөцийн 30% эзэмшдэг тэр гадаадын 2 компанитай ямар ч харилцах холбоогүй одоо тэр оюутлогын компанитай ч гэсэн ямар ч холбоогүй явж ирсэн гэсэн үг үү? Албажаагүй явсан гэсэн үг үү? Холбоогүй гэхээсээ илүүтэйгээр энийг одоо тодорхой болгоогүй тодорхой бус явж ирсэн гэж ойлгож болно. Тэгэхээр тэр оюут толгойн 3 лицензийн 2 лицензийн хамаагүй адилхан л бид нар 34% эзэмшил явах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр тэрийг яг өнөөдрийн түвшинд бол үнэхээр одоо энэ 16 жил явсан ирсэн маргааны хүрээнд тэр нь энгийн хувьцаа байх юм уу, амнаат байх юм уу, эсвэл ямар нэгэн холимог тий одоо хувилбар байх юм уу гэдгээ засгийн газар тооцоолох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр аль хувилбар нь Монголд илүү ашигтай байна тэрийг бид нэр дэлгэж тавиад энэ 5 лицензээ маш ойлгомжтой Монголын талын үргэж ойлгомжтой тооцогдоод явах хэрэгтэй. Оюутлогын нөөцийн 30%-аас Монголын тал татварч авч чадахгүй, хувь ч эзэмшиж чадахгүй юм тодорхойгүй байдал явж ирсэн учраас энэ асуудал дээр одоо Монголын тал өөрсдийнхөө одоо байр суурийг илэрхийлж энэ одоо гадаадын 2 компани хоорондох хэлцэлт ч гэсэн тодорхой хэмжээгээр оролцох хэрэгтэй гэж тайлбарлана. Тий, тэгэхээр яг энэ бол нэг татварын асуудал биш л дээ. Энэ илүү одоо нэг хувь энэ эзэмшлийн асуудал байхгүй. Ногдол ашиг тэндээсээ бид нэр хэрхэн хүртэх үү гэх мэтчлэн тий. Тэгэхээр Монгол улсын оюут толгой дээр байгаа жишээлбэл 34% өнөөгийн үнц нь яг юу юм бэ? Миний нэг асуулт энэ байхгүй. Өнөөгийн үнц нь юу? Энэ нь тэр Ontre дээр байгаа 30% нөөц орж байгаа 2 лицензийн хувь оногдол орсон уу? За тэгэхээр тэгжээж бид нар Монгол улсын яг эзэмшил Монгол улсад оногдох тэр хувь хэмжээ ногдол ашигын хувьч гэсэн одоо ойлгомжтой болох нь шүү дээ. Тэгэхээр энэ 30% хамаардаг 2 лицензийн энэ маргаан эсвэл энэ үйл ойлголцоон эсвэл хоорондыг энийг эцлэх ёстой л гэж байгаа юм л да. Энэ арбитр хүртэл энэ дэр олон улсад шийдвэр гаргаж явах бид нар энэ дэр Монгол улсын тал байр суурьтай ойлгомжтой хилцээртэй илэрхийлэх ёстой л гэж бодож байна. Хоёрдугаарт оюут толгой эзэмшил одоо Turquoise Hill гэж компани байсан те. Энэ бол Канада болон Америкийн хөрөнгийн бирждээр давхар арилжаалагдаг олон нийтэд нээлттэй компани байсан. Маш олон хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл 2022 оны 12 сард Rio Tinto компани энэ Turquoise Hill компани бүх хувьцааг худалдан аваад хаалттай компани болгосон тийм үү. Тэгэхээр эндээс ямар үр дагавар гарч ирэхээр мэдээллийн тэнцвэргүй байдал те. Асуудал дагуулсаар ирсэн нь энэ бүр одоо ер нь бол мэдээл бүр улам тэнцвэрүүлж болно гэсэн үг байхгүй юу? Хаалттай учраас. Үүнийг шийдэх шийдэл нь бол ерөөсөө маш энгийн штэ. Оюут толгойн хэсэг хувийг бид нар Монголын хөрөнгийн бирждээр нээлттэй компани болгоод арилжаалъя. Ингэснээрээ маш олон давуу тал үүсгэж байна. Монголын хувьцаа эзэмшигчид оюут толгойн хувьцааг худалдаж авах эрх нэгдүгээр. Хоёрдугаарт нээлттэй компани болсноороо санхүүгийн болон бүх мэдээлэл нээлттэй ил тод тавина. Гуравдугаарт энэ мэдээллийг нь Монголын хөндлөнгийн санхүүгийн шинжээчид өөрсдөө аваад дүгнэлт хийх тэр боломжийг нь олгоё гэж байна. Та энэ мэдээлэлтэй холбоотойгоор магадгүй засгийн газар тодорхой шаардлага гэдэг юм уу одоо чиглэл өгөх боломж байгаа юу? Өөрөөр хэлбэл наазах нь энэ одоо 2 компани хооронд хилцэлчихсэн Монголын тал тэр оюутлогын ордын нөөцийн 30% тодорхой хувь юм уу татвар юм уу байдлаар авах хэрэгтэй. Нөгөө талаараа бас хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй гэдэг энэ шаардлага та бичгээр өгөх үү? Би өнөөдөр
одоо Монгол Улсын засгийн газарт ерөнхий сайдад асуулга тавьчихсан тий. Тэгэхээр ямар ч гэсэн асуултаа бол би ингээд аль биесээр тавьчлаа. Тэгээ 2-7 өдрийн дотор одоо хуулийн хугацаанд бол хариу нэгдэстэй байгаа. Тэгээд тэр хариултаас харна да. Тэгэхээр энэ ингээд асуулга 2 удаа ингээд асуулга тавьсан. Ер нь бол нэлээд дэлгэрэнгүй маш ойлгомжтой тий 10 асуудлыг хүндсэн байгаа. Тэгэхээр энэ асуултын хариулт ирээд байнгын оргоор хилцэгдэх байх гэж бодож байна. Тэгээд тэрнээс хариултаас нь шалтгаалаад дараа ярих хэмжээ ярих тухлал гэж.